Оройн мэдрэг үзэгчтэй засгийн газрын цаг нэвтрүүлгийн ээлжийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар олон улсын валютын сантай хамтран Extended Fund Facility буюу өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хэлэлцээрийн ширээний ард сууснаар ийхүү эхний ээлжийн тохиролцоонд хүрээд байгаа юм. За төсвийн хүндрэл, төлбөрийн тэнцлийг хүндрэл гэсэн хоёр хосолсон хүндрэл тохиолдод байгаа учраас энэ нөхцөл байдалтай тулгуурлаад өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг энэ хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр болсон. За манай улс түүхэндээ олон улсын валютын сангаас 5 удаа хөтөлбөр авч амжилттай хэрэгжүүлсэн. За тухайлбал 1991 болоод 2009 онуудад стендбай хөтөлбөрүүд авч хэрэгжүүлжсэн. За тэгвэл 1993, 97, 2001 онд өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 3 удаа авч хэрэгжүүлсэн байдаг. За тэгвэл одоо авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөтөлбөр нь өмнөхийн адил өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр юм. За тэгэхээр манай улс сүүлийн 26 жилийн хугацаанд санхүү эдийн засгийн хүндрэл өртөх үедээ олон улсын валютын сантай хамтран даван туулж байжээ. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 6 сарын туршид хэлэлцээ хийсэн. Хэлэлцээр явцад олон улсын валютын сангаас амаргүй хүнд нөхцлүүдийг санал болгож байлаа. Төрийн албан агчдын тоог 20%-аар цомогдох, төрийн албан агчдын тэтгэврт гаргахтаа авдаг 36 сарын тэтгэмжийг 12 сар болгон бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татварыг одоогийн мөрдөж байгаа 10% хэмжээг 13% болгон нэмэгдүүлэх гэх мэт нөхцлүүдийг багтааж байсан юм. За гэхдээ энэ бүх шаардлага иргэдийн амжиргаанд шууд сөргөөр нөлөөлөх учраас энэ шаардлагуудыг аль болох зөөлрүүлэх оролдлого хийсээр ирсэн юм а. Тэгвэл одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа Extended Fund Facility буюу өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хувьд хэрэгжих хугацаа нь 3 жил, санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар. Хүүн олон улсын валютын сангийн санхүүжүүлж байгаа 440 орчим сая долларын зээлийн хүү 2%-аас хэтрэхгүй байх зам хөвгчүүтэй байна. Иргэн төлөх хугацаа 10 жил. Гол зорилго бол энэ өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг бол хоёр үндсэн нөхцөлд одоо сонгодог ийм зарчимтай байна. Нэгдүгээрт бол биднэрт Монгол улсад төсвийн хүндрэл, төсвийн тэнцлийн хүндрэл, хослолсон юм хүндрэл байгаа учраас энэ хөтөлбөрийг сонгож авсан гэдгийг та бүхэнд хэлье. За Монгол улсын хөтөлбөрийн хэмжээ бол нийтдээ бол 5.5 орчим тэрбум долларын санхүүжилтийг олон улсын байгууллагууд донор орнуудаас босгохоор шийдсэн. Үүний дотор Китае ардын банктай байгуулсан 2 орчим тэрбум долларын өртөгтэй swap хэлэлцээрийг хойшлуулах хэлэлцээр багтсан гэдгийг хэлье. Бусад цаана улуулж байгаа 3.5 тэрбум долларыг бол олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ханд төлөвлөгч орнууд гэх мэт улсуудаас босгохоор ингэж төлөвлөсөн байгаа гэдгийг та бүхэнд хэлье. With all of our colleagues here, thank you for inviting. Төсвийн сахилга батыг бэхжүүлэх талаар арга хэмжээний төлөвлөж байгаа. Энэ нь төсвийн төслийг боловсруулах болон гүйцэтгэх явцад аль болох сайн сахилга бат, сайн хяналттай байхаар төлөвлөж байгаа юм. За мөн нэгэнд боловсруулсан төсвийн төслийг бодит хэрэг болгох бололцоож бүрдэх юм а. Хаашид Монгол банкнаас одоо явуулах бодлоо бол сая одоо энэ олон улсын валютын сангийн төлөөлөгч хэлсэнчлэн бид мөнгөний бодлогоо одоо хэрэгжүүлэх энэ чиглэлийн үйл ажиллагаанд голлож анхаарна. Урд нь явж байсан одоо бодлогын алдааг бол засан. Энэ бол санхүүгийн төсвийн шинжтэй маш олон одоо төсөл хөтөлбөрүүдийг Монгол банкнаас санхүүжүүлж нийтдээ 8 их найд төгрөгийн одоо нэмэлт санхүүжилтийг Монгол банкнаас бол гаргасан байгаа. Энэ бол төсөвд одоо хаанч тусаагүй ийм их өсвөрийг Монгол банк өөрсдөө шийдээд ингээ гаргачихсан. За хөтөлбөрийг авч хэрэгжүүлснээр Монгол улсын эдийн засагт ямар өөрчлөлт авчрах талаар та сүлэвч үзээрэй. За эдийн засгийн өсөлтийг 2017 онд хасах 1.2% байхаар төсөөлж байгаа бол хөтөлбөрийн үр дүнд 2019 он гэхэд 8.1% эдийн засгийн өсөлттэй байх юм а. За харин хэрэглээний үнийн индекс 2019 онд 6.9% байхаар тооцож байна. За гадаад валютын нөөц жил ирэх тусам нэмэгцээр 2020 он гэхэд 3 тэрбум 838 сая ам.доллар байхаар тооцжээ. За тэгвэл хөтөлбөрийн гол зорилго болсон төсвийн тэнцлийг бүрдүүлэхэд ямар үр дүн гарах талаар одоо үзье. 2017 онд 3.4% байх бол 2019 он гэхэд 6%-аар сайжруулах эдийн засгийн тооцоолол гараад байгаа юм а. За тэгвэл хэрвээ бид нар энэ хөтөлбөрийг авч хэрэгжүүлээгүй байгаа бол төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь өссөөр байх нь 2017 онд 14.2% байгаа бол 18 онд 14.3, за харин 19 онд 11.1% байхаар тооцож байна. За тэгвэл одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөтөлбөрийг өмнө нь авч байсан стендбай хөтөлбөртэй харьцуулж үзье. Зээлийн дээд хэмжээ бараг 2 дахин нэмэгдсэн.
хугацааны хувьд 5 жилээр урт хүүн 1-2% бага байгаамаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн сүүлийн шийдвэрийг олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл гаргана. Зөвлөлөөр батлуулахаас өмнө урьдчилсан байдлаар 3 нөхцөлийг Монгол улс биелүүлэх ёстой болж байна. 1-р төсвийн тодтгол хийх, 2-р Монгол банкнаас ипотекийн зээлд шинэ санхүүжилт хийхгүй байх, шинээр гарах зээлийн хүүгийн зардлыг улсын төсөв тусгахаар тохирсон. За 3-т Монгол банк төсвөөс гадуур ямар нэгэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байх гэсэн үндсэн 3 нөхцөл тохироод байгаа юм. За энэ дагуу 2017 оны төсвийн тодтголыг сангийн сайд улсын их хурлд өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцүүлж байна. Хямралаас харахад одоо олон улсын валютын санч одоо цаа болох л байх та гэж бодож байна. Одоо өөр ямар арга зам байдсан байгаа. Хямралаас харахын тулд Монгол орны бүхэл одоо төрийн эрх мэдлийн хүмүүс ард түмэн одоо зөв гарцаал олох хэрэгтэй л гэж би бодож байна л да. Ер нь зөв л гэж бодож байгаа да. Ер нь гадаад зах зээл дээр Монголын нэр нэлээд унтсан байсан. Тэрийг нэлээд сэргээж өгсөн. Тэгээд тэр утгаараас нэлээд их бас зээлийн эрх нээгдсэн байлээ. Тэрийг бол ер нь зүйтэй л гэж харж байгаа. Одоо улс орныхоо эдийн засгийг сэргээгээсэй гэж бодож ин залуу хүний хувьд. Тэгээд мэдээж одоо тодорхой хэмжээнд энэ төсөл хөтөлбөрүүд болон зээлд хамрагдаж байгаа нь нэлээд тооцоо хийсэн болоод ингээд бас хамрагдаж байгаа гэж ингэж ойлгож шүү дээ. За хөтөлбөрийн тухайд ерөнхий мэдээлэл хүрэхэд ийм байна. Харин одоо та бүхэндээ олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулад байгаа зарим нэг зүйлд тодруулах хүргэе. За төсвийн орлогын нэмэгдүүлэх үүднээс 6 төрлийн татварыг нэмэгдүүлж байгаа. Энэ татварыг чухам яагаад нэмж байгаа? За мөн төсөвт чухам ямар үр өгөөжтэй байх талаар бид нар албаны үнээс тодруулга авсан юм а. Тэгэхээр энэ хуулиудын нэмэлт өөрчлөлт нь бол өөрчлөлт хийх болсон гол үндсэл нь төсөвт бол нэмэлт орлого тайчлагаас гадна бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа юм онцлог хуулиуд байгаа. За тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлийн хэмжээг нийт 5 пунктээр 3 жил үе шаттайгаар нэмэгдүүлэх юм а. Тухайлбал ажил олгогч болон ажилтан тус бүр төлөх шимтгэлийн хэмжээг 2018-20 онд жил бүр 0.5-аас 1 пунктээр нэмэгдүүлэхээр тооцлоо. Одоо жишээлбэл нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд бол ажилтан өөрөө 10%, ажил олгогч 10% төлдөг байсныг 2018 онд бид нар 1-1%-аар нэмэгдүүлээд 11% болгох жишээтэй ийм тооцоолуудыг хийсэн гэдгийг та бүхэнд хэлье. За манай улсын тэтгэврийн сан олон жил алдагдaltaа явж ирснийг бид мэднэ. Алдагдлыг улсын төсвөөс нөхөх замаар өнөөдрийг хүртэл явсан. За тэтгэврийн сан зардлаа бүрэн санхүүжүүлдэг болохын тулд одоогийн 14% шимтгэлийг 20-с 22% болгон нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа юм. За гэхдээ ингэж нэмэх нь ажил олгогч даатгуулагчийн хувьд хэтэрхий том ачаа болох учраас шимтгэлийг огцон биш 3 жилд аажмаар нэмснээр бизнест учрах дарамтыг бага байна гэж үзэж байгаамаа. Цалин хөлс түүнтэй адилхан хөдөлмөр эрхлэлтийн орлогын албан татварыг нэмнэ. Ингэснээр 2018 онд төсвийн орлого 21 тэрбум төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байгаа юм а. За хувь хүний орлогын түвшнээс хамааруулж шатлал тогтоом 10, 15, 20, 25%-аар орлогын албан татварыг ногдуулна. Тэгэхээр татврын ачаал маань бол яг бодит амьдрал дээр яаж буух вэ гэхлээр сая 500 мянган төгрөг хүртэлтэй иргэдэм бол татрын ачаал бол одоо байгаа түвшингээс бол буурж байгаа. Сая 500-аас 2 сая 500-гийн хоорондох татрын ачаал бол 10% хэвээрээ байгаа. Харин 2 сая 500-аас дээш татвар ногдуулах орлоготой иргэдийн хувьд бол 0.1 пунктээр бол үе шаттайгаар өсөн нэмэгдэж авсараад одоо хамгийн ихтэй бол нэг 15% татвар ногдохоор байгаа. Жишээлбэл сая 700 мянган төгрөгийн татвар ногдох орлоготой иргэний хувьд бол аваад үзье. Энэ иргэн маань 240 мянган төгрөг хүртэлх орлоготой бол татваргүй. За 240 мянгаас сая 500 мянган төгрөг хүртэл буюу сая одоо 200 мянга гаруй төгрөн дээрээ бол 10% татвар төлнө. Тэгэхээр сая 500-аас сая 700 мянган төгрөгийн хоорондох зөрүү 200 мянган төгрөндөө бол 15% татвар төлөх юм. Тэгэхээр энэ гурван интервалын үр дүнд сая 700 мянган төгрөгийн татвартай иргэн 10% л бодит татврын ачаалтай байгаамаа. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлнэ. 2017 онд 43 тэрбум төгрөгийн төсөв төлрүүлэх үр дүн эндээс гарах юм а. Жишээ олгон тайлбарлая.
Иргэн 1 сая төгрөгийн хадгаламжтай байхад үүнд банкны дундаж хүү 15% хүүтэй гэж үзвэл жилдээ 150 мянган төгрөгийн хүү авна. За шинэ хуулиар бол зөвхөн хүүнээс татвар авна. Ингээд 150 мянган төгрөгийн хүүнээс 10% татвар ногдуулснаар та жилдээ 15 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та 1 сая төгрөгийн хадгаламжтай бол жилд 15 мянган төгрөгийн татвар төлнө гэсэн үг юм. Автобензин, дизелийн түлшлийн онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаа нэмэгдүүлнэ. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 103.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм а. Энэ татварыг нэмснээр жижиглэнгийн үнийг өсөхгүй байх боломжтой гэж үзэж байгаа. За учир нь шатгууны онцгой албан татвар бол жижиглэнгийн үнийн хамгийн ихдээ 40 орчим хувийг л бүрдүүлдэг. Үлдсэн 60% нь дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үн ханш, валютын ханшийн зөрүү, компани зардлын менежмент гэх мэт бусад хүчин зүйлээс нөлөөлдөг юм а. Татвар нэмэгдэх үед татвараас бусад хүчин зүйл эерэг өөрчлөлт авчирсан тохиолдолд жижиглэнгийн үн өсөхгүй байх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За ер нь энэ бол татварыг нэмсэн биш, харин өмнөх төвсөнд буцаан аваачиж байгаа хэрэг гэж ойлгож болно. Энэ удаагийн засгийн газар ажиллаа авснаас хойш автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг үе шаттай буулгасаар ирсэн. Харин одоо нөхцөл байдалтай уялдуулан өмнөх төвшөнд нь буцаан хүргэж байна гэж ойлгож болох юм а. Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 37.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм а. Ингэж нэмэхдээ хост тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилдаг автомашин, цахилгаан тэжээлт автомашин буюу хабрид хөдөлгөөртэй автомашин татварын хөнгөлөлтийг 50%-аар бууруулна. Өөрөөр хэлбэл өмнө нь татварыг 100% чөлөөлдөг байсан бол одоо татварыг 50%-аар навна. За энэ нь 350 мянгаас 3 сая 300 мянган төгрөгийн татвар ногдно гэсэн үг. За мөн 4500-аас дээш хөдөлгөөрийн багт амжтай суудлын автомашинд 3-аас 15%, 4501-ээс дээш суудлын автомашинд 40-оос 250 гаруй хувиар тус тус нэмэгдүүлнэ. Энэ нь тансаг хэрэглээ хязгаарлах зорилготой юм а. Дотоодын үйлдвэрлэлийн архив тамхинд ногдох онцгой албан татварын хэмжээг үе шаттайгаар нэмсээр 2020 он гэхэд 20%-аар нэмэгдүүлэх юм. Төсвийн орлого ингэснээр 2018 онд 12 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм а. Импортын тамхинд ногдох галийн албан татварын хэмжээг 5-аас 30% хүртэл болгон нэмэхээр байна. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Яг яг жирийн иргэдэд бол тийм татварын дарамт нь жоохон бага юм шиг байлээ. Гэхдээ яг эцсийн шатанд яг яаж батлагдахыг нь бол сайн мэдэхгүй байна. Явж байгаа төслийг нь бол дэмжиж байгаа. Харин тэр нийгмийн даатгалын шимтгэлийг бол жоохон тагуулж авч байгаа. Үндсэндээ бол төр байхад татвар байх ёстой гэдэг шүү дээ, тийм ээ. Гэхдээ энэ онцгой болон энэ албан татваруудыг нэлээд тодорхой хэмжээнд нэмэх нь зөв л гэж би үздэг. Ер нь бол нийт иргэдийн одоо орлого энэ чигээр нэмэгдэж байгаа татвар бол бас төдийлөн өндөр биш байгаасаа гэж бодож байна, тий. Одоо мэдээж хямралаас гарахын тулд ард түмэн бүгдээр л бид нар зүтгэл ёстой л доо. Гэхдээ хэний нуруунд дээр ямар ачаа өөрүүлэх үү гэдгийг бас бодох хэрэгтэй л байх л та. Тийм ээ. Одоо ямар гарц хэрэглээд ард түмний нуруунд хамгийн бага ачаа өөрөгдөх вэ гэдэг энэ бодлогыг л хэрэгжүүлээсэй л гэж бодож байна. За баярлалаа. За энэ бүх төсвийн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд 2017 онд төсвийн орлого 203.4 тэрбум төгрөгөөр, 2018 онд 554.6 тэрбум төгрөг, 2019 онд 668.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байна. Энэ бүхэн айсван эрх хүндрэлийг давах бодтой олон улсад жишг болсон саналыг төсвийн тодтголоор оруулж буй зарчмын бөгөөд зоримог санал юм а гэдгийг Монгол Улсын ерөнхий сайд хэлсэн юм а. За энэ бүх арга хэмжээг авснаар 2017 оны төсвийн тодтголд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их найд 15.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.1%. За төсвийн нийт зардал 8 их найд 789.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%. За нийт алдагдал 2 их найд 774.1 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6%-тай байхаар тооцоо гарчээ. За Монгол Улсын эдийн засагт үүссэн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа учраас гадны дэмжлэг тэр дундаа олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хямралаас гарах замыг сонгож байна. За ямар ч тач дефолт зарлах улсуудын жагсаалтанд багтаад байсан Монгол Улсын нэр хүнд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хөтөлбөрийн сүрээр олон улсад нааштайгаар харагдах боллоо.
Дэлхийн зээлзэх зэрэглэлийг тогтоодог 3 томоохон агентлагийн нэг Fitch гэхэд Монгол улсын урт хугацааны дотоод болоод гадаад санхүүгийн эрсдлийг бие хасах зэрэглэлд хэвээр нь үлдээлээ. За бас урт хугацаанд тогтвортой гэсэн үнэлгээг Монгол улсад өгчээ. 5 толгой хашуу сухад чиглэлийн авто замын хөдөлгөөнийг бүр хаахгүйгээр хэсэгчилж завсруулахаар засгийн газраас шийдвэрлэлээ. Энэ ажилд хэд хэдэн компаниг зэрэг оруулж энэ оны 10 дугаар сар гэхэд засварын ажлыг дуусгахыг ерөнхий сайд үүрэг болгосон юм а. Зам засварын үеэр 5 толгой хашуу сухатын чиглэлд өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шорон замаар нэгч тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхаар зохицуулт хийлээ. За өмнө нь энэ замаар хоногт дунджаар 150-аас 250 автомашин явдаг байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үн өсч эрэлт нэмэгдснээс үүдэн өдөрт гэхэд 1000 гаруй тээврийн хэрэгсэл зорчих болжээ. За замын эвдрэл гэмтлээс шалтгаалж 2016 он гэхэд 200 гаруй осол зөрчил гарч зам тээврийн ослоор 3 хүн амь ирсэн юм а. Стратегийн ач холбогдол бүхий гацууртын алтны үндсэн ордын талбай нийт хэмжээг 3025 га байхаар засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтамлын илрэл, эрдэсцэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтамлын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ. За тус ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Centera Gold компани эзэмшдэг бөгөөд алтны баттай, бодтой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгэжээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг хөнгөлсөн нийт 150 мянган орчим хэрэглэгч энэ хөнгөлөлтийг эдэлж 180 мянган хэрэглэгч 100%, 40 мянган хэрэглэгч 50% үнийн тарифыг хөнгөлжээ. За энэ тухай эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн өнгөрсөн үеийн ачааллыг амжилттай давсан тухай засгийн газрын хуралдаанд танилцуулах үеэр салбарын сайд мэдээлэл хийсэн юм а. Хүйтний эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг шалгалт хийн бэлэн байдлаа ханган ажиллажээ. Тэгвэл эрх хөвлийн бэлтгэл ажлыг одооноос ханган ажиллахыг салбарын сайдад ерөнхий сайд үүрэг болголоо. Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017 нэгдсэн үзэсгэлэн боллоо. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 90 гаруй компани аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулж үзэсгэлэнд оролцсон байна. За Монгол Улсын ерөнхий сайд үзэсгэлэнгийн нээлттэнд оролцох үеэрээ хүмүүс төр сайн менежер байх ёстой гэдэг бие чавдаа тэгж үздэг. Тийм боломжтой гэдэгт итгэдэг. Төр сайн менежер байх үгүй нь төрийн өмчийн компаниуд тэдний удирдлагаас шууд хамаарна хэмээн хэлсэн юм а. Ингээд олон нийтэд ил тод нээлттэй ажиллахыг үүрэг болгож байгаагаа илэрхийлсэн мөн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа зарим компани удирдлагуудтай уулзаж ярилцсан зарим үүрэг чиглэлийг өгсөн юм а. За нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Иргэн та Монгол Улсын засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг захим орчинд дараах хаягуудаас цаг алдалгүй шуурхай хүлээн аваарай. Засгийн газрын албан ёсны вебсайт засаг цэгийн мэн, Facebook орчинд Монгол Улсын ерөнхий сайдын ажлын алба нэрээр, Twitterд ерөнхий сайдын ажлын алба нэрээр тус хандаарай.